2. Choose the word or phrase. Choose сонгоорой the word үгийг эсвэл phrase-ийг хэллэгийг that тэр нь best completes хамгийн сайн таарна each sentence өгүүлбэр болгонд хамгийн сайн таарах үг эсвэл хэллэгийг сонгоорой. Number 10 10 дахь нь if the questions хэрвээ асуултууд too difficult хэтэрхий хэцүү бид нар them тэднэрийг хариултаас нь харуул answer байна. Хариулнаа гэсэн өгүүлбэр болох гэдэг. Хэрвээ асуултууд нь хэтэрхий хэцүү биш бол бид нэр тэднэрт хариулах байсан юм аа гэдэг өгүүлбэр байх гэдэг. За эндээс харах юм бол бид нар шууд third conditional гэж харчиж болно. За хэрвээ тэр дүрмээ мэдчих юм бол бид нар би хариулт гэдэг шууд зөв хариултыг сонгож болох нэ. Would have answered гэхээрээ тэгчих байсан юм, ингэчих байсан юм гэсэн өнгөрсөн дээр хэрвээ тийм байсан бол ирээдүй маань ийм байх байлаа гэдэг цагийг илэрхийлэхдээ орж ирдэг. За бид нар энэ дээр зөв хариулт нь бол B, D хоёлаа байж болохгүй байгаа юм шиг. Гэхдээ харах юм бол hadn't been орж ирж байна. За тэгэхээр дүрмээрээ бол энэ зөв гэсэн. Асуултууд if the questions hadn't been too difficult хэрвээ асуултууд нь хэтэрхий хэцүү байгаагүйсэн бол гэд өнгөрсөн цаг дээрх тэгсэн бол ингэсэн бол гэдэг хувирал орж ирэх учраас би хариулт зөв байх нэ. За хэрвээ энийг илүү сайн ойлгоё гэх юм бол third conditional хичээлээ давтаад нэг үзээрэй. За дараагийнх нь number 11. Everyone thought she would accept a new job. Хүн болгон бодсон юм аа түүнийг зөвшөөрөх болно. A new job шинэ ажлыг blank. It was difficult. Энэ хэцүү байсан. Тэгэхээр энэ хэцүү байсан ч тэр шинэ ажлыг авнаа гэж зөвшөөрнө гэж хүн болгон бодсон гэдэг өгүүлбэр байна. За эндээс биш хувилбаруудыг нь хасвал moreover, however хоёр хоёлаа хасагдана. За moreover гэхээр нэг юм илүүтэйгээр гэж байгаа юм шиг утгыг илэрхийлээд байна. За тэгэхээр энэ дээр бол биш байна. However гэдэг нь гисэн хэдий ч гэдэгтэй адилхан утгатай. Гэхдээ харах юм бол хоёр сөрөг утга орж ирнэ. За тэгэхээр нэг өгүүлбэр нь сөрөг, нөгөө өгүүлбэр нь эерэг. За эсвэл нэг өгүүлбэр нь эерэг нөгөөтг нь сөрөг. Нэг нь энэ нь тийм эерэг зүйл хэллээ. Гэхдээ гисэн ч тийм гэж сөрөг зүйл хэлж байгаа тохиолдол байна. За тэгвэл боломжит хувилбар нь ABC байх нь. Эндээс харуул in spite of despite хоёр нь хоёулаа гисэн хэдий ч гэсэн утгатай. Гэхдээ араасаа нэр үг, жирүүнд үлэг эсвэл pronoun-ыг дагуулдаг онцлогтой. Even though нь араасаа зүгээр өгүүлбэр ороод ирж ингэж холбоос байдлаар орж ирдэг. Тэгэхээр энэ дээр холбоотой утга нэг нь нөгөөтэйгөө холбоотой байдлаар орж ирдгээр however-с ялгаатай байна гэсэн үг. За however-ын түрүүний хэлсэнчлэн хоёр нэг нь эерэг нөгөөтг нь сөрөгдөр илүүтэйгээр but гэдэгтэй яг адилхан. Энэ нь ийм гэвч ийм гэсэн утгатай байна. За дараагийнх нь number 12. The students' problems blank by the survey. Survey гэвэл судалгаа. Судалгаагаар сурагчдын асуудлууд тэглээ инглээ гэдэг өгүүлбэр байна. За эндээс харах юм бол by the survey. Судалгаа бол бидний үүлийн эзэн. Тэгэхээр судалгаа нэг зүйлийг reveal хийсэн, гаргаж ирсэн гэсэн утгатай. Эндээс бид нэр passive цагийг хайнаа гэсэн үг. За сурагчдын асуудал бол энэ судалгаагаар гарч ирж байгаа зүйлийн бол тэр тусагдхуун байдлаар орж ирээд байгаа учраас сурагчдын асуудал биднэрт үүлийн эзэн байж болохгүй. Тэгэхээр эндээс үүлийн эзэн байх боломжтой B хувилбар хасагдана гэсэн үг. За A хувилбарын хувьд болохоор will have revealed гэхээр present perfect цагийн ирээдүйд ингэсэн тэгсэн гэсэн хэлбэр нь байгаад байна. Ирээдүйд ингэн тэгнэ гэсэн утгаар A, B хувилбар бол биш байх нь. За are have revealed гэхээр энэ дүрмийн хувьд бол ингэж ярихгүй. Энэ дүрмийн алтаатай байна. За тэгэхээр энэ бол биш гэсэн үг. За бидний боломжтой хувилбар нь бол D, E орж ирж байна. D дээр haven't олонтоо орж ирнэ. E дээр hasn't ганц тоон дээр орж ирнэ. Энэ хоёр хоёлаа энүүгээрээ л ялгаатай. За тэгвэл бид нар the students problems гэд problems нь олонтоо байгаа учраас зөв хариулт нь D байх нэ. Судалгаагаар сурагчдын асуудал ил гарч чадсангүй гэсэн үйлбэр байна. За дараагийнх нь number 13. Jennifer said, I'm going to work in the space exploration next year. Space exploration хэрэг сансрын судлалт. За энэ бол reported speech буюу дам яриа байдлаар тэр хүн надад тэгж хэлсэн гэдгийг би илэрхийлэх чинь гэсэн үг. За Jennifer хэлэхдээ сансан судлаар ажиллана next year дараа жил. Дараа жил гэхэд тэгн ингэнэ гэсэн утгатай хана. За тэгвэл би буцаага хэлэхдээ Jennifer хэлэхдээ тэр эмэгтэй тэгнэ гэж хэлэх учраас биднэрт хамгийн түрүүнд хасагдах хувилбар нь бол BD байж болж ирж байна. За хэрвээ Jennifer said I was going to гэж ороод ирчих юм бол жишээлбэл юм ярьж байгаа би Амина
намайг одоо Jennifer тэнд ажиллана гэж хэлсэн болчихно гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол боломжгүй байх нь. За магадгүй Jennifer said гэдэг өгүүлбэр дээр нь you're going to байсан бол энэ дээр байж болно гэсэн үг. I was байж болох гэдэг. За тэгэхээр тэр Jennifer өөрийгөө тэр сансар судлаар ажиллана гэж хэлсэн учраас бидний боломж тайлбар нь she was going to гэсэн энэ орж ирж байна. За эндээс ялгаатай байдлыг нь харах юм бол C хувилбар дээр a year later за дараахан дээр the following year гэж орж ирж байна. За тэгэхээр эднэрээс бид нэр сонгохдоо the following year гэдэг нь next year-тэйгээ илүү ойролцоо байдлаар орж ирнэ. A year later гэдэг маань яадаг гэхээр яг 1 жилийн дараа өдөр судартайгаа 1 жил. За өөрөөр хэлбэл энэ бол 4 сар байлаа гэхэд буцаагаад яг дараа жилийнхаа 4 сард гэсэн утгатай. Гэтэл бидний next year гэдэг нь дараа жилийнхаа жишээлбэл 27 оныхоо аль сард нь байж болно? 1 сард нь 6 сард нь тийм үү? Гэтэл a year later гэхээр яг өдөр судартайгаа 1 жил болчих нь байна. Тэгэхээр C хувилбар маань хасагдлаа. За тэгвэл AE хувилбараас харцгаая. Энэ дээр өгүүлбэрээ бид нэр бүтнээрээ уншиж үзэх юм бол хамгийн зүгээр болчихно гэсэн үг. Jennifer said she is going to work in this space. За дараагийнх нь Jennifer said she was going to. Бидний ялгаа бол is was дээр орж ирж байна. За тэгэхээр Jennifer надад ярьж хагаад би дараа жил сансар судлаар ингээд ажиллахаар явнаа гэж хэлэн тийм үү? Одоо цаг дээр. Би тэрийг нь одоо дулмаад юм уу дамжуулахдаа Jennifer дараа жил сансар судлаар явна гэсэн өнгөрсөн цаг дээр хэлэн тийм үү? Тэгэхээр тэрнтэй яг адилхан энэ дэр одоо цаг дээр бид нэр reported speech-ийг энэ дэр ярьж болохгүй байна. Энэ хүн биднэрт хэлэхдээ одоо цаг дээр хэлсэн бид нэр тэрийг нь заавал өнгөрсөн цаг дээр хэлэх учраас энэ дэр A хариулт нь зөв, E хариулт нь буруу байх нэ. За ингээд бидний task 2 дуслаа.